Ирландд хүргэлтийн ажил хийх ямар байдаг? Мөн хүргэлтийн ажлын онцлогийн талаар ингээд ярилцахаар бид энд хөдөлмөрч оюутан залуутай уулзсан байна. Мэдээс хойш хийж байна да. Жил гар ийцсэн гэсэн. Ядрах үедээ ядарна жоо. Ер нь бол ядрахгүй бас гэж хэлж чадахгүй. Эхний дугуй цүнх тэгээд аккаунт түрүүлэх юм гэсэн юм хэрэгтэй. Эхний жил. Чанайд шаардлагатай юу? Хэрэггүй. Эхэлж аккаунт түрүүлэх хүнлүүгээ чат гэж аккаунт авна, дараа нь мөнгөө төлнө, тэгэл аккаунт авчихна да. Одоо нэг аккаунт түрүүлэх хүнээ би яаж авах вэ? Угаасаа түрүүлэх нэг дугаар байдаг нэ. Масафи. Гоо энтхийн Irish хүмүүсийн аккаунтыг нэг хүн бөөгнөж базаад тэгээд хүмүүстэй хуваарлдаг гэсэн үг нэгсэн дөө. Захиалга оож ирэнгүүт газар очоод захиалгын номероо хэлээд тэгээд хөрөлгийн зөвлөгөө хийгээд захиалга ороод ирсэн тий л. Тийм одоо орж ирсэн байна. Одоо энийг ингээд серклж аваад ингээд удаа захиалгын газар руу очино да. Starbucks-аас өөр захиалга авах гэж байна. Одоо энэ хамгийн ойрын захиалга учраас хамгийн багаар орж ирж байгаа. 350 гэдэг чинь энэ хамгийн бага үнэлгээний аккаунтны үед. Тэгээ ерөнхийдөө хол явах юм бол хол ойрхон шалтгаалаа үнэлгээ төлөвлөдөг гэсэн үг. Тий. Одоо чи жишээлбэл нэг 2 км газарт явлаа гэхэд нэг 10 евро. Үгүй тийм бол 2 км чинь нэг enjoy 3-аас 4 евроны хооронд хэлсэн. Тийм бага энэ бага. Бараг 8 км явж 10 евроны захиалга. Ер нь яг зөв. 8 км чинь ойрцоогоор 20 минут явж чинь. За өдөрт 5-аас 6 цаг ажиллахад нэг 10-аас 12 захиалга орж ирдэг. Яг өөрийнхөө явснаас шалтгаална. Гэхдээ дунджаар бол нэг 250-аас нэг 300 ч юм уу ер нь тэр хавцаа хийж боломжтой тийм. Тэгээ 250-аас 300 евро хийж боломжтой. Энээс би татвар төлөх. Эндээс төлнө. Энд чинь 20% эсвэл 50 евро гэсэн хоёр сонголттой байдаг. Гэтэ энэ бол 50 евро хамгийн зүг санагдсан. 7 хоногт 50 евро. Нэг рентер. Энэ л Uber-ийн хувьд бол 200 евро гэдэг түрээс нөгөө дефо маягаар төлж байгаа гэсэн. Тэгээд түрээс нь 50 евроос 20 үг. 7 хоног болгон би 50 евро. Тий. Энэ аккаунтуудад 7 хоногийн сүүлээр нөгөө цалингаа авахдаа 50 евроны шимтгэлээ хасаад над руу мөнгө явуулсан гэсэн. Хэрэггүй. Шаардлагагүй ажил. Би л ингээ бүхэн жил гараа ингээ хөрөлтийн ажил хийсэн шүү дээ. Тэгвэл хөрөлтийн ажил гэдэг анхаарал юу болоо чи шинээр эхэлж байгаа хүмүүстэй юу зөвхөн байна? Шинээр хийж байгаа хүмүүс гэхэд тэгээ энэ бол тинжээс болгоомжтой бай. Тэгэл ер нь болоод ер нь дайжгүй гоё 50 хот гоё. Хүмүүс нөгөө Ирландыг айгуу ажил хийх байгаа гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэр тал дээр бол ажил бол яг олдох жоохон хэцүү байх. Тэгээд ер нь бол хүргэлэн нь илүү тэгээд нөгөө ажил хайхаас илүү нөгөө байнгын нэг тийм тогтмол ажил санагддаг шүү дээ. Ер нь бол тийм хүнээс хамааралтай биш. Яг өөрөө хүсэн цагаар ажиллана. Тэр нь гоё. Яа баярлалаа. Өндөр амжилт хүсье. За баярлалаа.